Сайн байцгаана уу? Би олон улсад англи хэл заах хэрэгтэй багш тогт 2 байна. Энэ бол миний English Espanol TOEFL суваг. Энд би англи хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийн хичээлээр бид энгийн одоо цаг дээр давтамжийн дайвар үгийг үгүйсгэх болон асуух өгүүлбэртээр хэрхэн яаж хэрэглэхийг үзэх болно. Төгсгөл хүртэл нь хамт байгаарай. Шинэ хичээл бүрийг хамгийн түрүүнд үзэхийг хүсвэл subscribe хийж яг хажуудлынхаа нь all буюу бүгд товчийг идэвхжүүлээрэй. Хичээлээ эхлэхийн өмнө бяцхан зар хэлье. Би англи хэлийг онлайнаар анхан болон дунд түвшний хичээлийг ангиар болон ганцаарчлан зааж байна. Сонирхож байгаа хүмүүс холбогдороо. Одоо хичээлээ эхлүүлье. Present simple tense. Энгийн одоо цаг, adverbs of frequency, давтамжийн дайвар үг. Өнөөдрийн хичээл бол үгүйсгэх өгүүлбэр, асуух асуултан дээр хэрхэн яаж хэрэглэхийг сурах байна. Өнөөдрийн хичээлийн суурь бол энгийн одоо цагийн энгийн өгүүлбэр мэдэх хэрэгтэй, үгүйсгэх өгүүлбэр хэрхэн яаж бүтдгийг, don't doesn't-ыг авдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээ асуух хэлбэр do does-аар асуудаг, хариулахдаа do does-аар хариулна. Энэ суурийг мэдчих хэрэгтэй. Өмнөх хичээлдээр давтамжийн дайвар үгийг үзсэн байгаа. Тэгэхээр үнийг бас мэдчих хэрэгтэй. Хэрэв эдгээрийг мэдэхгүй байвал өмнөх хичээлүүдийг үзээрэй. Тэгэх юм бол өнөөдрийн хичээлийг ойлгоход маш их нэмэртэй байх болно. Яг өмнөх хичээлдэр бол энгийн өгүүлбэр дээр давтамжийн дайвар үгийг хэрхэн яаж хэрэглэхийг үзсэн байж байгаа. Энэ нь бол нэг гээд дугаарлагдсан байгаа нь ерөнхийдөө үйл үгний яг хаана ордог вэ гэдгийг ярьсан байгаа түрүүчийн хичээлдэр. Үгүйсгэх өгүүлбэр дээрх өгүүлбэрийн дэс дарааг харъя. I, we, you дээр don't хэрэглээд he-she дээр doesn't хэрэглэдэг. Энэ бол хэвээрээ үүний дараа давтамжийн дайвар үг маань орж ирнэ. Тэгээд дараа нь үйл үг. Тэгэхээр энэ дээр нэг анзаарах зүйл бол нэгэнт үгүйсгсэн өгүүлбэр дээр never буюу хэзээ ч үгүй гэдгийг давтан хэрэглэхгүй байх нь байна. Тэгээд үйл үгнийхээ яг урд орно. Энэ бол ерөөсөө өөрчлөгдөхгүй. Тэгэхээр цуцканууд гэж ойлгож болно. Ерөөсөө л хамт явж байна. Энэ хоёрын дундуур зүү орох зайгүй. Асуух өгүүлбэр дээрх өгүүлбэрийн дэс дарааг харъя. За do does-аар асуудгаа. Тэр бол хэвээрээ үүний дараа давтамжийн дайвар үг орж ирнэ. Тэгээд дараа нь үйл үг. Тэгэхээр ерөөсөө л үйл үгийнхаа яг урталд нөгөө давтамжийн дайвар үг маань орж ирэх хэвээрээ цуцканууд салахгүй. Одоо жишээ үзье. I don't usually eat fast food. Би ер нь түргэн хоолны хийдээд байдаггүй. She doesn't often watch TV. Тэр дандаа зурагт үздэггүй. Do you often study English? Чи дандаа англи хэл сурч идэггүй. Does he always wake up early? Тэр үргэлж эрт босдгоо. Одоо to be-гийн өгүүлбэрийн дэс дарааг үзье. Энэ бол өмнөх хичээлдэр үзсэн. Ер нь бол to be-гийнхаа яг дараа нь давтамжийн дайвар үг орж ирдэг гэдэг. Үгүйсгэх өгүүлбэр дээр дэс дарааг нь харах юм бол to be орлоо, үгүйсгэлээ, үүний дараа давтамжийн дайвар үг. Тэгээд дараа нь to be-тэй хэрэглэгдэж одоо үйл үг болдог үгнүүд орж ирнэ. Энэ дээр өгүүлбэрийн дэс дарааг харах юм бол to be дээр үгүйсгэлээ, давтамжийн дайвар үг орж ирнэ. Асуулт асуух болохоор яаж хэрэглэгдэх вэ гэдгийг үзье. Өгүүлбэрийн дэс дараа ер нь бол to be-гээр шууд асуудаг байгаа. Am, is, are. Үүний дараа давтамжийн дайвар үг орж ирнэ. Тэгээд дараа нь to be-тэйгээ хамт нийлжиж үйл үг болдог. Одоо энэ үгнүүд орж ирнэ. Ингэжээж асуух өгүүлбэр бүтэж байгаа. Энэ дэс дарааг бүү мартаарай. Жишээ үзье. I'm not always busy. Би үргэлж завгүй байдаггүй. He's not usually late. Тэр ер нь хоцордоггүй. Are you always happy? Чи үргэлж аз жаргалтай байдаг уу? Are they often late? Тэд нэр дандаа хоцордог уу?
Одоо үдсэн сурснаа дасгал дээр ажиллаад дадлаг хийгээд үзье. Exercise 1. Дасгал 1. Үгүйсгэх өгүүлбэр болгоорой. She usually drinks coffee. They often watch TV at night. He always wakes up early. We sometimes eat fast food. Тэгэхээр энэ дасгалын хувьд бол одоо яаж хэлэхээ бодож болно. Эсвэл бичиж байгаа бол одоо пауз тавиараа энэ бичлэг дээрээ тэгээд хийгээд дуусныхаа дараа үргэлжлүүлээд хараарай. Одоо хариугаа шалгая. She doesn't usually drink coffee. Тэр кофе нэх уугаад байдаггүй. They don't often watch TV at night. Тэд нэр орой болгоно дандаа зурагт үзээд байдаггүй. He doesn't always wake up early. Тэр үргэлж эрт босдоггүй. We don't sometimes eat fast food. Бид нар заримдаа түргэн хоол иддэггүй. Ингэж хийсэн бол сайн байна. Exercise 2. Дасгал 2. Үгүйсгэх өгүүлбэр болгоорой. Сая бол ерөнхийдөө үйл үгдээр хэрэгэлсэн бол одоо to be-гээр үгүйсгэх өгүүлбэр хийгээд үзье. She's always tired. They are usually noisy. Тэд нар ер нь их чимээ гаргадаг. I am always nervous. Би ер нь их сандардаг. За эднэрийг одоо үгүйсгэх өгүүлбэр болгоорой. Хичээлийн бичлэгээ зогсоогоод үгүйсгэх өгүүлбэр болгоорой. Одоо хариугаа шалгая. She's not always tired. They are not usually noisy. I'm not often nervous. Exercise 3. Дасгал 3. Асуулт асуух дадлага хийнэ. Одоо энэ өгөгдсөн үгнүүдээр асуулт зохиогоорой. Хичээлийн бичлэгээ зогсоогоорой. Хийгээд дуусныхаа дараа үргэлжлүүлээрэй. Одоо хариугаа шалгая. Do you often study English? Чи банк англи хэл сурч байдаг. Does she usually cook at home? Тэр эмэгтэй ер нь гэр орондоо хоол хийдэг. Does he always arrive on time? Тэр үргэлж цагтаа ирдэг. Exercise 4. Дасгал 4. Одоо to be дээр хэрхэн яаж асуулт асуух дадлага хийнэ. Энэ өгөгдсөн үгнүүдээр асуулт зохиогоорой. Бичлэгээ зогсоогоод бэлэн болохоор үргэлжлүүлээрэй. Are you always busy? Чи үргэлж завгүй байдгүй. Is he usually friendly? Тэр ер нь их нөхөрсөг үү? Friend найз, анд нөхөр. Friendly болоод ирэхээр найзархаг, нөхөрсөг гэсэн үг болдог. Are they often tired? Often-ы хоёр дудлага хоёулаа зөв. Often. Are they often tired? Тэд нар байнга ядарч идэггүй. Ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Хичээлийн төгсгөл хүртэл хамт байсан танд баярлалаа. Хэрэв та миний зааж байгаа англи хэлний хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol тоогийн нэртэй YouTube сувагт минь subscribe хийж яг хажуудлын all буюу бүгд товчийг идэвхжүүлвэл намайг хичээл оруулах болгонд автоматар мэдээлэл очиод байх болно. Хэрэв танд хичээл маань таалагдсан бол лайк дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Энэ нь намайг дараагийн хичээлээ бэлтгэхэд урам өгдөг юм. Баярлалаа. Дараагийн хичээлдээр дахин уулзъя.